Монгол Улсын ерөнхийлөгчийн хуулиар зохион байгуулдаг үндэсний бичиг соёл номын өдрүүдийн хүрээнд аймгийн нийтийн номын сангийн гадна талбайд 38 дахь удаагийн номын баярыг 9-р сарын 25-ны өдөр зохион байгуулж 300 гаруй хүүхэд багчууд сурагчид оролцлоо. Номын баярын хүрээнд Миний нутаг шүлгийн уншлагын уралдаан зохиолч уншигчдын уулзалт, хуучин ном солилцоо, шинэ номын худалдаа, уран бичвэр асуулт хариултын тэмцээн зэргийг зохион байгуулсан байна. Энэ удаагийн баярын онцлог нь анги хамт олон найз нөхдөөрөө өртөөчсөн аялал хийх, уншигчид өөрсдийн уншиж судалсан номоо солилцох, борлуулах, мөн өөрсдийн хүссэн загвараар номын хавчуурах хийсэн байна. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын хүүхэд багчуудад шагаан хандгааг зааж Монгол гэрийг барих буулгах хичээлийг сонирхолжээ. Өдөр манай Төв аймагт номын баярын 38 дахь өдрийн арга хэмжээ нийтийн номын сангийн гадна талбайд зохион байгуулагдаж байна. Одоо хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, номонд ойрхон байлгах. За энэ үүднээс нь бас өнөөдөр бас нийтийн номын сангийнхаа гадна талбай зохион байгуулагдаж байна. За өнөөдөр бас сургуулийн өмнөх насны боловсролын СОБ-ийн багчууд бас өргөдөө ирж хөдөө мал аж ахуй, за гэр яаж барих, буулгах, за тэгээд энэ шагаан наадгаш гэдэг юм үлгэр ярих энэ бас арга хэмжээнд бас суралцуулъя гэж бас зохион байгуулагдаж байна. Нэгдүгээр сургуулийнхаа номын клубт байдаг. Тэгээд миний хувьд бол ном унших айгүй сонирхолтой санагддаг. Тэгээд уншихтаа дандаа тэр дулмаагч, тэгээд лавг сураах, цоодол, эдрийн дандаа ер нь 4 мөртөө, 8 мөртөө шүлгүүдийн амар унших дуртай. Тэгээд ишлэлүүд нь бас амар дуртай. Тэгээд чойномын бас ишлэлүүдэд амар дуртай. Мөн жил бүр номын баярт хүүхдийн ном эрэлт ихтэй байдаг. Энэ жил хүүхдийн номоос гадна зохиолч Уламсүрэнгийн хүсэл хяслын загт ном эрэлт ихтэй байгааг албаныхан хэллээ.